За улсын хурлын даргатай санал нэг хууль гаргачаад хэрэгжүүлдэг юм байл л. Жишээ нь малчны тухай хуульд малчин айлын хүүхдийг тэтгэлэгтэй сургуульд сургана гэдэг хууль сайхан хууль батлагдсан. А тэн дээр дагаж мөрдөх журам нь боловсролын яамнаас гарахаараа малын эмчийг хасаа ийцсэн. Малчин айлын хүүхдүүдээс малын эмчээр сурах боломжгүй ийм журам гаргаж байгаа байхгүй юу? Тэнд юу нь яаж хариуцлага тооцох ёстой юм болов? Энэ огт хэрэгждэггүй хуулийн заалтууд дээр дээрэс нь энэ журмыг одоо тийм сэтгэлгүй гаргаж байгаа тохиолдолд яаж хариуцлага тооцож яад юм болов? Ийм хууль айгүй олон байгаа. Малчны тухай хуулийн дээр бол маш олон заалтууд юусоо хэрэгждэггүй юм бэл. Одоо чинь энэ юун дээр хэрэгждэггүй юм ба шүү дээ. Аж ахуйн нэгж орлогын албан татварын тухай хуулийн дээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа компаниуд ямар нэгэн нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийхэд 1% татвараас чөлөөлөгддөг юм ба шүү дээ. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэнд улсын хурл хяналт тавих үүрэгтэй. Улсын хурлын онцгой бүрэн эрх бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд 5 жил тутамдаа өр дагаврын үнэлгээ хийж, хэрэгжихгүй хуулиудыг хэрэгждэг болгох, хүчингүй болгох, хэрэгжүүлэхгүй байгуул холбогдох холбогдолтой тушаалтанд хариуцлага тооцох ийм зохицуултууд байгаа. Тэгээ энэний одоо механизм бол асуулт тавих, асуулга тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах, төр хороо хийх бас нүү шатууд байгаа. Энэ дээр манай тамгын газар бас энэ дээр жоохон анцгаа анхаарья. Хэшгсүрэн дарга энэ иймэрхүү хэрэгжихгүй хуулиудыг яаж хэрэгжүүлэх тал дээр та бүхэн бас шийдэл энэ чуулганы завцаар танилцуулсан 6 дугаар сард багтаагаад. За тамгын газар чиглэлчлээ шүү.